Айл дээр үед 2010 онд Монгол улсын ашигт малтмлын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэл хүлээн авсан Өмнөговь аймгийн Харамхтайн ордыг одоо болтол бид мэдээгүй. Тэр тусмаа улсын хурлын үе үеийн сөрөг хүчнүүд мэдээгүй. Түүнээсээ болоод Монгол улсын стратегийн ордод бүртгэж аваагүй байх юм. Хачи юм шүү. Уг нь бол Өмнөговь аймгийн цогцсын суманд байрлах энэ асар том ордыг 1974-өөс 77 онуудад илрүүлж улмаар 1977-оос 78 онд Шаболовский хэмээх мэргэжилтний удирдлагын дор зөвлөлтийн геологийн экспедиц геофизик буюу цахилгаан соронзон хайгуулын ажиллагаа явуулан Харамхтай хүдрийн ордод өрөмдлөг хийж нөөцийг нь тогтоосон байна. Улмаар 79-оос 80 онуудад цагаан суургын эрэл хайгуулын экспедиц Монголын геологч Шархуугийн удирдлагын дор эрэл үнэлгээлийн ажлыг явуулж 484 мянган тонн зэвсхий 193 сая тонн хүдрийн нөөцтэй болохыг тооцоолон тогтоожээ. За ингээд удалгүй ардчилсан ховсгол мандсан. Улмаар уул уурхай Монгол улстай ашиг өгөхөн байж бүр өөр ширэнд оруулдаг болсон тэр цаг үед Чехүүд, Канадууд өрөмдлөг хийж талбай хэмжээг томруулан үнэлж явсаар 2002-оос 2004 онуудад алдарт Айвенхоу Майнзийн судалгаа өрөмдлөг хийж тус орд газар орчмын хойд алаг толгой, өмнөд алтан толгой, галуу, цагаан судал, зэсэн уул, баруун чон гэх газруудын хүдрийн нөөцийг бодож Харамхтайн алцэс профилийн ордыг ашиглалтанд бүрэн бэлдэж өгчээ. Техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээгээр жил боловсруулах хүдэр 3.5 сая тонн, хөрөнгө оруулалтын нөх хугацаанд 3 жил 8 сар байхаар тооцоолсон байна. Харин тэртээ 1974 оноос хойш 40 гаруй жил Айвенхоу Майнз компани бүх нөөцийг тодорхойлж ашиглалтанд бэлдэж өгсөн 2004 оноос хойш даруй 13 жил өнгөрчөөд байна. Харамхтайн орд газар гэж юм байдгийг харин бид дөнгөж сая л мэдлээ. Харамхтайн орд газрыг илрүүлсэн хэдий ч өнөөгийн монголчууд бид мэдэж амжаагүй байхад хаа холын Австралийн Занадо Майнз хэмээх компани мэдэж аваа зогсохгүй эзэмшилтэд авчихсан. Түүгээрчүүл барам гадаадын хөрөнгийн бирж дээрээс 24 сая Америк доллар босгочихсон байна. Товчхондоо оюу толгойн араас оруулах асар том ловер ийхүү зам дээрээ гарчихсан байгаа ч.